Сайн бацхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юу яа entertainment 417 нэвтрүүлгийн ээлж нэгэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За та эдтэйгээ уулзаагүй нэлээд утсан байна. Дээрээс нь би ханиад хүрсэн байгаа учраас жоохон гуншаад ээж магадгүй. За ингээд нэг сонирхолтой хэргийг хүргэх гэж байна. За Central паркд бас нэг хэрэг байгаа. Энэ хэрэг нь болохоор хамгийн их маргаан дагуулсан. Дээрээс нь цаазын ял байх ёстой юу үгүй юу гэдгийг бүр дэлхийн нийтэд харуулсан ийм том хэрэг байгаа. Тэгэд мөн мөрдөн байцаалтай явцад маш олон өөрчлөлтийг оруулсан. Энэхүү дуйлантай хэргийг та бүхэнд өнөөдөр ярьж хүргэж байна. За тэгэхээр 1989 онд Нью-Йорк хотод гэмт хэргийн гаралт нэмэгдэжсэн. Эд гэмт хэргийн бүр буцалж исэн үе гэж хэлж болно. Тухайн үед болохоор хүчирхийлэл, хар тамхитай холбоотой гэмт хэрэг ерөөхдөө голж исэн. За мөн арьс өнгөний үзэл уртцмал байдалд хүрсэн үе таарсан. За тухайн жилд гэхэд ч одоо 2000 гаруй хүн амны хэрэг бүртгэгдчихсэн гэхээр бүх цаг үеийн хамгийн их гэмт хэрэг гарч исэн жил нь гэж тооцдог юм байна. 1989 оны 4 сарын 19-ний орой 21 цагийн үед Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмоор өсвөр насны хүүхдүүд цугласан ба. За бүлэг үүсгээд хоорондоо бүлэг үүсгэж за бүлгээрээ хит хитэн хэсэг болж салаад тэнд амарч зугаалж аялж исэн. За дээрээс нь дугуй унж авч исэн хүмүүс руу шалтгаангүй халтаж эхэлсэн. Дугуй унж исэн хүмүүс руу чулуу шидсэн байгаа. За тэнд байсан машин техникийг эвдсэн. За шалтгаангүйгээр тэнд амарч исэн хүмүүс руу халтаж дээрэм хийж эхэлсэн. За ингээд дээрэм хийж эхлэхдээ болохоор идэж ууж исэн хоол хүнс за гарт нь байсан бүхэл юмыг авч исэн. За энээс улбалаад 21 цагаас 22 цагийн орчимд цагдаагийн газар дуудлага бүр ингээд ачаалаа дийлхэ болж эхэлсэн ба. Энд тэнд дээрэмдүүлсэн амь насанд халтай биш ч гэсэнтэй гэмтэл бэртэл авсан хүмүүсийн дуудлага тасралтгүй араас ирсэн учраас цагдаагийн газар тийшээ бүрэн бүрэлдэхүүнээ явуулж одоо юу болоод байгааг шалгахаар явсан ба. За шалгахаар очихдоо тэндээс 20 орчим хүнийг с ิจ гтнэр байрвчилж авсан. Гэхдээ эндээс ахаад нэг хэрэг үүссэн ба. Яагаад тэгэхээр за энд нэг бүсгүй маш хүндээр гэмтсэн байсан. Энэ бүсгүйг болохоор Триша Мейли гэдэг бүсгүй байсан. Триша Мейлигийн хувьд болохоор Wellesley коллежийг эдийн засгийн мэргэжлэр төгссөн. За Yale их сургуульд менежментийн чиглэлээр мастрын зэрэг хамгаалсан. За 1989 онд бол одоо 28 настай дээрээс нь Нью-Йорк дахь хөрөнгө оруулалтын банкнд ажилладаг байсан юм бүсгүй байна. Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг, ерөнхийдөө эрүүл мэндэд анхаардаг, эрүүл амьдралын хэм маягтай юм бүсгүй байсан. Ингээд 4 сарын 19-ний орой 19 цагийн үед одоо ажиллаад хараад нөгөө тогтсон байдлаараа ажиллаад хараад дасгал хийхээр тэр төв цэцэрлэгт хүрээлэн рүү очисон. Тухайн өдөр халдлагын улмаас яг баримтчилгаа хийж явсан цагта шөнийн 1 цаг 30 минутын үед төв цэцэрлэгт хүрээлэн гарцаас 90 орчим метрийн зайд ой модтой хэсгийн гүйхэн жалганаас Триша Мейлиг олсон байна. Ингээд бүсгүйг олоход нүцгэн ямар ч хувцсгүй дээрээс нь амийг нь боосон, гарыг нь хөлсөн, шавар цусандаа будагдсан байдалтай дээрээс нь ухаанг болцсон. Ингээд түүнийг яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэхэд осголтын зэрэг нь маш өндөр гарсан. Мөн тархины хүнд гэмтэл авсан байсан. Цус алдалтаасаа болоод шоконд орчихсон. Гадуур болон дотуур их хэмжээний цус алдсан. Тэр нь болохоор бүр 75-аас 80% бүр тийм өндөр хэмжээний цус алдсан байсан. За гавлын яс нь маш хүнд гэмтснээс зүүн нүд нь аягнаасаа бүлтрээд гарчихсан байсан. Их хэмжээний ясны хугаралтай тэгээд дээрээс нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн болох нь тодорхой болж эхэлсэн ба. Ингээд олсон цагдаа нар бол хохирогчийг олж хараад анхаарахтаа яг хинбэ гэдгийг тогтоох ямар ч боломжгүй байсан. За тэгээд шөнийн цэцэрлэгт хүрээлэнд болсон бүх үйл хөдлөлийг мөрдөөд 24 цагийн дараа л энэ бүсгүйг Триша Мейли гэдгийг нь олж тогтоосон байдаг. За цагдаа нар с ิจ гтнэр баривчилсан 20 орчим хүмүүсийн дунд Триша Мейлид халтсан хэрэгт буруутгагдсан 6 өсвөр насны хүү байсан. За энэ дээр маш их анхаараарай манайх яагаад гэхээр энэ хэрэг яванда эргэлтийн цэг нь бүр хойноо төгсгөлтэй гарах учраас бүгдийг гүйт сонсоорой. Тэгэхээр энд 14 настай Рэймонд Сантана, за Кевин Ричардсон, 15 настай Антон Маккерей, за Юсеф Салам, за мөн Стивен Лопес, 16 настай Кори Вайснер багтсан. За нэг өсвөр насны хүүгүүд донд. Ингээ хүүгүүдийг баривчилж олон цагийн турш цагтан хорж удаан хугацааны туршид байцаалт хийсний дараа 4 сарын 21-нд одоо 21-нд хэргийн талаар өгсөн байцаалтын видео бичлэгийг хийж гисэн ба. Одоо нэг байцаах явцдаа видео бичлэг хийдэг шүү дээ. Тэрнээс өмнө байцаалтанд бол огт бичлэг хийгээгүй юм билээ л дээ.
Ингээд Сантана Макрэ Ричардсон нараас видео бичлэг бүхий байцаалт авахт нь эцэг эх нь насан туршийн хүүхдүүд байсан учраас хамт байсан. Харин Wise асрах хамгаалагчийн хамтаар хид хідэн удаа байцаалт өгсөн. Ингээд 4 сарын 21-ний шөнийн тэг 3 цаг 30 минутаас Лопесийн эцэг эхийн дэргэд байцаасан. За байцаалтаа төв цэцэрлэгт хүрээлэнд гарсан халдлага, дээрэм, халдлагын зарим нэг үйл явцад нь оролцсон. Харин бусад үед нь зарим нэг нь болохоор энэ гэмт хэрэг үйлдэгдэж байхад хараа зогсож исэн гэдэг ийм мэдүүлгийг өгсөн байдаг. За Саалмын хувьд бол баривчлагдах үед 16 настай байсан учраас насанд хүрсэн гэж үзээд эцэг эх хин бол ерөөсөө асран хамгаалагч нь хажууд нь байх боломжгүй байсан ба. За ингээд тэр видео бичлэг хийж байцаахаас өмнө болохоор өмнөх байцаалт гэж байна тийм ээ, ямар нэгэн байдлаар нээлттэй биш хаалттайгаар байцаах үед цэцэрлэгт хүрээлэнд гарсан дээрмийн болон халдлагын хэрэгт ямар нэг байдлаар холбоотой гэж бурууга хүлээсэн гэдэг цагдаа нарын хувьд хүлээсэн боловч тэр гүйж авсан эмэгтэйн тухай огт мэдэхгүй, тэр бүсгүүдэд таараагүй гэдгийг уулна хүүгүүд хэлсэн. Гэтэл маш олон удаагийн байцаалтын дараа Саалм өөрийн зарим гин бурууга хүлээж эхэлсэн байна. За энд нь болохоор тэр гүйж авсан эмэгтэйг хамгийн түрүүнд би зохиж унгаасан. Тэгээд дараас нь зохиж унгаасан ч гэсэндээ тэгээд бэлгийн хүчирхээлэл үйлдсэн газар, цаг хугацаа, хэрэг хэрхэн болсон талаар болохоор өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо огч таарахгүйгээр барахгүй бүр зөрүүтэй мэдээлэл ингээд өгөөд исэн ба. Энэ бас их сэжигтэй. За Wise байцаалтын үеэр болохоор тэр гүйж авсан эмэгтэй рүү дайрсан цаг хугацаа хаана басан талаар болохоор мөн адил мэдүүлэг өгсөн. Мөрдөгчд түүнийг цэцэрлэгт хүрээлэнд аваачаад гэмт хэргийн зураглал гаргуулдаг штеп. Ингээд зураглал гаргаад за хаавар гүйж авсан, яг ямар үедэн зогсон те, яаж бэлгийн хүчирхэлэл үйлдсэн бэ гэдгээ үзүүлээдхэ гэсэн ба. Гэтэ хүү болог тодорхой үзүүлж чадахгүй байсан. Энэ бүх байцаалтууд видео бичлэг хийж эхлэхээс өмнө болсон. Энийг сайн бодоор эхлэхээс өмнө буюу далд хэлбэрээр хажууд нь ямхийн нэгэн байгаагүй баталгаажуулаагүй юм байцаалтууд явагдчихсан гэсэн үг. За ингээд болсон. Тэгэхээр энэ үед нөгөө эцэг их асран хамгаалагч ямар нэгэн байдлаар өмгөөлөгч хажууд нь байхгүй үед хүүгүүдээс мэдүүлэг авчихсан байсан. За сүүлдээ энэ хэрэг бүр буруу тишиг ирсэн буюу Саалмаас бусад 5 хүү эмэгтэйд бэлгийн хүчирхэлэл үйлдээгүй. Гэхдээ эмэгтэй гүүх замыг нь хаасан буюу бэлгийн хүчирхэлэл үйлдэхт нь их бага хэмжээгээр оролцсон гэж мэдүүлсэн. За тэгээд хамгийн сонирхолтой нь хүүгүүдийг яаж дарамтлсан юм гэдэг нь одоо энэ үед бол тодорхойгүй байсан. Ягаад гэхээр бэлгийн хүчирхэлэл үйлдэж байгааг нь харсан буюу өөр хүмүүсийн нэрсийг цагдаа нарт өгсөн. За энэ хүмүүсийн эмэгтэйд одоо бэлгийн хүчирхэлэл үйлдсэн гэж өгсөн. Гэхдээ цагдаа нар тэр өгсөн нэрсийн дагуу нөгөө сэжигтнүүдийг огт хайж олоочгүй, огт мэдүүлэг аваагүй. Сэжигтнэр бас татаагүй байдаг. За Лопес Саалмаас бусад 4 хүү эцэг их асран хамгаалагчийн дэргэд видео бичлэгтэй байцаалтын үеэр өөснөө амаар хэрэгээ хүлээн зөвшөөрсөн. Харин Саалмын ээж хүүдээ өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас байцаалтыг түр зогсоосон. За хэрэг хүлээсэн мэдүүлэг өгснөөс хэдхэн хоногийн дараа хүүгүүд мэдүүлгээс татгалзаж эхэлсэн. Үгүй тийм юм болоогүй. Ягаад тэгэхээр бид нарыг цагдаа нар айлгаан сүрдүүлсэн, олон цагийн туршид дарамтлсан, энэ хэргийг хүлээх гэсэн учраас худал мэдүүлэг өгсөн гэж мэдүүлгээсээ буцаж эхэлсэн байдаг. Мөрдөн байцаалт явуулсан мөрдөгч одоо тухайн үед маш том үр гүйцэтгэж байсан. Маккена болохоор Саалм бэлгийн хүчирхээлэл үйлдсэн газарт бол ялчгүй байсан. Дээрээс нь хохирогчийн хувцсан дээрээс түүний хурууныхээ олдсон гэж худал мэдүүлгийг өгснөөр хүүгүүд ялцчихгүй гэмт хэрэгтэн болсон байдаг. За мэдүүлгээсээ татгалзсан хүүгүүд удалгүй бичлэгээр баталгаажаагүй гэдгийг мэдэгдсэн. За тэгээд өмнөх байцаалт нөгөө протоколд гарын үсэг зураагүй байсан буюу үгүй наад мэдүүлэг чинь бид рүү гэж гарын үсэг зураагүй байсан ч гэсэн тэр баталгаажаагүй баримтыг шүүх хамгийн сонирхолтой нь нотлох баримт болгож хүлээж авах шийдвэр гаргасан. За ингээд энэ хэрэг шүүх рүү цаашаа шилжиж байгаа. За удалгүй энэ хэрэг ахад өрөөр ирсэн. Ягаад тэр хэвлэлийн баг хурал болсон. Олон нийтэд харсан мэдээлэл нь одоо тэр газрыг одоо оронгоор нэрвүүлсэн. Ягаад тэгэхээр 4 сарын 21-ний өдөр цагдаагийн ахлах мөрдөн байцаагч хэвлэлийн баг хурал хийсэн. Ингээ хийхдээ 2 хоногийн өмнө төв цэцэрлэгт хүрээлэнд 9 хүний биед халдсан. За дээрээс нь 20 орчим сэжигтнийг бид нар баривчилж авсан. Тэгэхдээ тэдгээр сэжигтнүүдийн дунд одоо гүйж авсан эмэгтэйд халдсан, дээрээс нь 8 насыг нь хороох гэж оролцсон, бэлгийн хүчирхээлэл үйлдсэн гэж буруутж байгаа талаараа мэдгдсэн. За яг тухайн үед бол одоо хохирогчийн нэрийг нууцлж исэн ч гэсэндээ энэ хэргийг нийтдээ 12 одоо өсвөр насны хүүгүүд, энэ хүүгүүд дандаа юу байсан?
өнгөт арьстай хүүхэд байсан. 12 хүүхэд нийлж одоо бүлэг ийм хүчин хийсэн гэж таамаглаж байгаа. Зөвхөн таамаг нь бол батлагдаг байсан. Таамаглаж байгаагаа хэлсэн байдаг. Ингээд 89 онд халдлага, бэлгийн хүчирхийлэл, дээрэн, хүн амны хэрэг тухайд маш их гарч ирсэн гэд хэлсэн тийм ээ. Гарч ирсэн учраас олон нийт айдас давтаж эхэлсэн. За мөн гүйж авсан тэр одоо эмэгтэйг бүлгийн хүчирхийлэл үйлцэн талаар ингэж цагдаагийн газраас мэдээлэл хийсэн нь хүмүүсийн дургуутслыг маш ихээр нэмэгдүүлсэн. За эндээсээ арьс өнгөний ялгавлан гадуурх үзэл нь бүр ингээд газар авсан байна. За насан туршаагүй буюу 16-аас доош насны гэмт хэрэгтний нэрийг тухайн үед бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд зарлахгүй байх хууль журам байдаг ч гэсэндээ энэ хэрэг дээрээс нь шүүгэж шилжээгүй байсан. Хөвгүүдийг одоо яллагдагчаар татаагүй байхад нь цагдаа нар мэдээлэл хийснээсээ болоод яасан гэхээр энэ талаар мэдээллүүд сонингуудад тарж эхэлсэн. За сонинд тарж эхэлснээсээ болоод сэтгүүлчид энэ хүүгүүдийн араас мөрдөж мөшгөж эхэлсэн. За ингээд мөрдөж мөшгөж эхлэхдээ хүүгүүдийн нэрийг олон нийтэд зарлсан. Мөн хувийн мэдээлэл нь бүр тэр чигтээ задрахаас гадна ар гэрийн судалж байгаа гэр бүлийн санхүүгийн байдлыг хүртэл судлаад энэ хүүгүүдийн талаар хаах нуух юучгүй болтол нь одоо бүгдийг дийлгэсэн гэсэн үг. Тэгээд энэ дунд нь юу байсан бэ гэхээр эдгээр хүүгүүд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, цагтаад бүртгүүлгүй байсан. Хар тамхины хэрэгт холбогдоогүй. За санхүүгийн боломжтой буюу боломжтой дундаж гэр бүлд өссөн хэрнээ яагаад тийм айхтар харгас хэргийг хийсэн бэ гэдэг хилэлцүүлэг хүртэл олон нийтийн дунд тарж эхэлсэн ба. Тэгэхээр энэ одоо хуулиа зөрчиж юм гэсэн үг л дээ. Энэ хүүгүүд бол сэжигтнэр татагдсан ч гэсэн яг гэмт хэрэг хийсэн гэдэг нь тогтоогдоогүй байсан үед бүх юм задлаад ингэж явцсан гэсэн. За ингээд дэлгэснээсээ болоод хүүгүүдийн ар гэртэн занал хийлэл ирсэн. Тэгээд амьдардаг байсан хороолол, байр, хөшүүд нь хүртэл хүүгүүдийн ар гэрийг дарамтлж ирсэн байгаа юм л та. За харамсалтай нь энэ үед одоо хохирогч Мелигийн одоо хохирогчийн нэрийг уулан нууцсан ч гэсэн тийм Мелигийн нэрийг хүртэл ил болгоно зарлснаар бүр айхтар юм болсон. Яагаад тэгэхээр цагаан арьстай одоо нэг бүсгүйг өнгөт арьстай хүүгүүд бүлэглэн хүчирхийлж байна гэдг нь арьс өнгөний үзлийн бүр хурц давлгааг үүсгэсэн буюу одоо энэ дээр арьс өнгөөр ялгуурлан гадуурхыг бүр дэвэргэж ингэж өгсөн ба. За мөн Африк гаралтай Америкчүүдийн нийгэмлэгийн харьяа сонингууд бас байт юм аа л да. Энэ сонингууд болохоор насанд хүрээгүй хүүгүүдийг одоо сэжигтнүүдийг тийм ээ шүүгэж шилжихээс өмнө хувийн мэдээллийг нь олонд зарлсны төлөө хариугаа аваад тэгээд хохирогч бүсгүй нэрийг олон нийтэд зарлсан байна гэж хүртэл хагаралтай үүссэн байдаг. За сэжигтэн хүүгүүдийг өмгөөлж байсан сүмийн хүндэт лам байсан. За хүндэт лам Калвин Бат сэлэгтэй болохоор Нью-Йорк Таймс сонд ярилцлага өгөхдөө болохоор нэг мэдээлэл хийсэн. Америкийн нэгдсэн улсад цагаан арьстай эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд ямар нэгэн байдлаар өнгөт арьстан залуусыг хамгийн түрүүнд сэжиглэж хордог. Энэ удаа ч гэсэндээ тийм л юм болж байна доо гэж би харж байна хэмээн мэдгдсэн байдаг. За дээрэс нь Daily News сонины 1980 оны 5 сарын 1-ний дугаар дээр бүхэл бүтэн нэг нүүр юм нийтлэл байсан. За энэ нийтлэл нь ягаад олонний анхаарлыг тэтгэлээ татсан юм бэ гэхээр тухайн үед үйл хөдлөлийн магнат байсан Дональд Трамп тийм ээ Дональд Трамп болохоор цаазаар авах ялыг буцаан сэргээх тухай уриалгыг нийтэлсэн. За энэ дээр болохоор ерөөхдөө арьс өнгөний үзлийг Дональд Трамп маш ихээр дэмжижсэн. За тэгээд эдрийг ер нь насанд хүрээгүй байсан ч гэсэн цаазаар авах байлыг сэргээхгүй бол эдгээр дунд одоо бидний өөр хүүхэд тийм ээ ер нь аюулгүй амьдрах тийм боломж байна уу. Тэгэхээр энэ хэрэгтнүүдийг одоо шийтгэх ёстой, хатуугаар шийтгэх ёстой гэдэг ийм үзэл өөрийнхөө үзлийг илэрхийлсэн юм билээ. Тэгээд ингэж мэдгдснийхээ дараа болохоор юу гэж хэлж юм гэхээр бүх насны гэмт хэрэгтнүүдийг би одоо айлгахыг хүссэн гэж хэлж байгаа. Тэгээд хотын дарга Нью-Йорк хотод цагаан арьстан, хар арьстан, Испани, Аз гэр бүлүүд хамтдаа амьдардаг. Гэтэл цэцэрлэгт хүрээлэнд тайван амьдрах боломж алгаа. Хүүхдүүд тоглоомын талбай тайван байхгүй байна. Хамтдаа дугуй унаад зугаалах ёстой байтал хүн бүрийн одоо зүрх сэтгэлд ийм айдас төрүүлсэн байна. Ийм манай нийгэм ийм галзуу солигдох хүмүүсийн харгислыг хэр удаан төвчих ёстой юм бэ? Ерөнхийдөө бол эдрийг цаазаар аваач л гэдэг ийм үзэл баримтлалыг илэрхийлсэн байт юм билээ. За энэ мэдээлэл болохоор сүүлд 2016 онд шүүгдэгчдийн тийм ээ өмгөөлөгч хэлэхдээ болохоор Трампын хийсэн тэр мэдээлэлд болохоор Америкт юу ч их боломжтой гэж нотолсон. Тэгэхээр тэнэг хүн ч гэсэн саятан болж болдгийм байна гэдгийг л батллаа гэсэн байт юм билээ. Тэгээд өөр нэг өмгөөлөгч нь болохоор Трамп тухайн үед нийгэмд гал хасаагч нь байсан. Тийм ээ. Юу нь бол
Цахиур хагалдаг ийм л хүн байсан. Биднийг буруутай гэж итгүүлэхийн тулд энгийн иргэдийг турхирч бидний эсрэг турхирч хуурч байсан гэж дараа нь сонинд. Гэхдээ энэ хэргийн дараа сонинд нийтлэгдсэн байт юм билээ. За ингээд энэ гэмт хэрэг 1989 оны 5 сарын 10-нд 6 с жигтэн одоо хохирогч эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, амь насыг нь хөнөөхийг завдсан, дээрээс нь цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс рүү халдсан, үүмэн самантай холбоотой бусад нэмэлт хэрэгүүдэд бүгдийг нь буруутгасан. Прокурорын зүгээс болохоор Милийн хэргийн 6 шүүгдэгчийг 2 өсөрт хувааж үзүүл зүгээрээ гэж ütсэн. Ягаад тэгэхээр ингэж шүүхээр оролбол хэрхэн нотлох баримтыг шүүхэд танилцуулахад амар болно. Дээрээс нь шийдвэр гаргах замун үйл явдлын дарааллыг хянахад ойлгомжтой болно гэж үзсэн юм билээ. Тэгэхээр сургуулийн нэг дор шүүгээгүй ингээ хуваасан гэсэн. За мөрдөн байцаалтын дараа Лопес, Ричардсон, Салем нарын гэр бүлээс шүүхээс тогтоосон 25 мянган долларын барьцаа төлбөрийг төлсөн. Төлөөд төр батлан даалтанд гаргаж авсан бол Сантана Макри нарыг шүүх хурал хүртэл насанд хүрээгүй 20 анги руу шилжүүлсэн. Харин Вайз тухайн үедээ 16 настай байсан учраас насанд хүрэгчдийн 20 анги руу шилжүүлсэн байна. 86 оноос хойш шүүгчдийг суглааны журмаар шүүхэд томилдог байсан ба. Одоо тэр хэргийг тэр ингэж шүүнэ гэж сугалж авдаг байсан юм байна л да. Гэтэл энэ хэрэг дээр Манхэттен мужийн дээд шүүхээс шүүгч Томас Галагиныг томилсон. Энэ дээр маш олон хүмүүс тургуустай илэрхийлсэн. Яагаад тэгэхээр шүүгдэгчдийн өмгөөлөгчд бүр эсэргүүцсэн. Яагаад эсэргүүцсэн гэхээр Галагиныг прокурорын талд одоо өрөөсгөл ханддаг хүн юм шиг байна. Тэгээд хатуу шийтгэл оногдуулдаг гэдгээр бүр алтартай юм хүн байсан юм билээ. Ийм шалтгаанаар өөр шүүгч томилуулах хүсэлт гаргасан ч гэсэндээ харамсалтай нь дээд шүүгүүнийг хүлээж аваагүй. За ингээд эхний шүүх хурал 1990 оны 6 сарын 25-нд эхэлсэн. Ингээд 8 сарын 18-ыг дуустал 2 сарын хугацаанд шүүх хурлаар Макре, Салем, Сантана нарыг одоо шүүсэн маань л та. Ингээд бүгд тус тусдаа өөрсдийн өмгөөлөгчдөөс шүүх хуралд оролцсон байдаг. Хохирогч Мэйлиг тухайн үед нь одоо гэрчээр шүүх хуралд оролцсон боловч урдчилж мэдэгдээгүй гэдэг шалтгаанаар өмгөөлөгчд хохирогчоос асуух одоо ямар нэгэн асуулт асуух боломжгүй болсон байсан. Энэ шүүх хурал үнэхээр маргаантай шүүх хурал бас. Ягаад гэвэл шүүх хурлын үеэр шүүхийн танхимд болон гадаа нь маш олон эсэргүүцэж байгаа хүмүүс жагсажсэн. Ягаад гэхээр нөгөө цагаан арьстай нэг бүсгүйг одоо олуулаа бүлэглэн өнгөд арьстай хүүгүүд хүчрхийлсэн гэдэг утгаараа шүүгдэж байгаа хүүгүүдийг болон өмгөөлөгчдийг бүдүүлэг үг хэлээр одоо байнгын харааж доромжилж дарамтлж исэн. Тэгэхээр хохирогчоос асуулт асуухгүй гэсэн дараа өмгөөлөгч рүү бүр ихээр дайрж исэн маа. Ингээд шүүх бүрэлдэхүүн 10 хоногийн турш хэргийг хэлэлцээд 8 сарын 18-нд шийдвэрээ танилцуулсан. 3 хүү тус бүрийг хохирогч эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй ч гэсэн. За энэ дээр үйлдээгүй. Тэгвэл хүний амьд одоо хор хөнөөл учруулаагүй, хүрхийг завтаагүй ч гэсэндээ халдлага үйлдэхэд тусалсан, хандсан. За мөн өөр нэг эмэгтэйд халтсан, биед нь хохирол учруулсан, дээрэм хийсэн хэрэгээр яласан. Ингээд шүүгч Галагийн шүүгдэгч тус бүрт гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан учраас хүүхдийн ялын дээд хэмжээ буюу тухайн үедээ 5-аас 10 жил байсан. Ингээд 5-аас 10 жилийн хорих ялаар шийтгэж залуучуудын хорих анги буюу одоогор манайхаар насанд хүрээгүй 20 анги гэд ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлсэн. Шүүх хурал дээр харин Салем одоо сүлд хэлэхдээ болохоор би энэ бүхнийг өөрийн бурхан аллахын сорилт гэж харж байна. Би болон бусад олон хүн намайг үнэн хэлсэн гэдгийг мэдж байна. Би хизээж худлаа хэлж өөрийн шашнаа үлхэнд төхгүй. Эрт оройн одоо хизээ нэгэн цагт үнэн илчлэгдэх болно гэж хэлсэн бол Макри болохоор энэ хүрээд зогсхийг би олж зөвшөөрөхгүй байна. Би энэ бүхнийг давж үннийг хизээ нэгэн цагт илчлэх болно гэж хэлсэн байдаг. Харин Сантана болохоор хүн бүр намайг гэмт хэрэгт буруугүй гэдгийг мэдэж байгаа. Би хизээч энэ хэргийг хийгээгүй гэж хэлсэн маа. Гэтэ энэ бол шүүгт ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. Ингээд үргэлжилсэн шүүх хурлаад дараагийн 3 хүүгийн шүүх хурал эхэлсэн. Ричардсон, Вайс нарын шүүх хурал 1990 оны 10 сарын 22-нд эхэлсэн. За мөн адил 2 сар орчим удаан хугацаанд үргэлжилсэн. За энд болохоор удаан хугацаагаар үргэлжилсэн гэмт хэргийг танилцуулсны дараа болохоор Вайс өөрийн биеэ барьж чадлахгүй ширээний ард уйлж эхэлсэн. Энэ бүгд худлаа гэж огт хүлээмжшүүлэх байгаа гэдгээ хэлээд бие энэх чадваргүй болсон учраас шүүх танхимаас бүтгэр хугацаанд хүртэл гаргаж ирсэн юм билээ. Аргагүй л та бас хэцүүлэх тийм ээ. Ингээ Ричардсны өмгөөлөгч хүчээр мэдүүлэг авсан нь тангарахтны шүүхийн шийдвэрт нөлөөлж буруу шийдвэр гаргаж болцсошгүй учраас мөрлөхийг дахиад эхлүүлэх юм хүсэлтийг тавьсан ч гэсэндээ шүүхээс энийг нь хүлээн зөвшөөрөөгүй байдаг.
Өмгөөлөгчид өсвөр насны хүүхдүүд дарамт шахалтанд өртөмтгий байдаг сэтгэл зүйн онцлогийг хичнээн мянга тайлбарлаад дээрэс нь албадан энэ хэргийг хүлээсэн гэд энэ мэдүүлэг нь байна. Видео бичлэг нотлох баримт байна гэж видео бичлэгийг бол нутаг баримт үзэхгүй гэж үтсэн ч гэсэндээ шүүх энийг нь бас хүлээж аав гэдэг. Ингээд Wise-ийг 5-аас 15 жилийн хорих ялыг насанд хүрэгчдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэр гарсан. Харин Ричардсоны дотор өмднөөс олдсон үс нь хохирогчийн үс гэж үзээд түүнийг болохоор хүн амны хэрэг хийх гэж оролцсон, өмнө самун дэгдээсэн, гүйж явсан эрэгтэйг бас нэг гүйж явсан эрэгтэй байгаа юм да. Түүнийг дээрэмдсэн, гимтээсэн гэх хэрэгээр яллаад 5-аас 10 жилийн хорих ялыг насанд хүрээгүй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр нь шууд гарсан байдаг. За энэ 6 хүүгүүдээс ганцхан хүн амны хэрэг хийх орлого хийсэн гэсэн ял авсан нь ганцхан Wise байсан. За ингээд шүүх хурлын дараа уг хэргийн шүүгч олон нийтэд залуучуудын өгсөн мэдүүлэг худлаа байж болох ч гэсэндээ энэ бүр айгуу сонир шийдвэрээ. Залуучууд өгсөн мэдүүлэг худлаа байж болох ч гэсэндээ прокурорын танилцуулсан нотлох баримт нь худлаа биш байсан, үнэн байсан гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо юу гэсэн ч үгэнтэй энэ нотлох баримт нь зөв байсан. Гэхдээ энэ хүүгүүд өгсөн мэдүүлэг худлаа байсан ч хамаагүй гэж үзээд байгаа. Ингээ холбооны мөрдөх товчооны мэрэгчлэлтэн шүүх хурал дээр болохоор хохирогчийн биенээс авсан ДНХ-г шүүгдэгчид болон одоо энэ 6 хүүгүүд хохирогчийн найз залуу мөн хэрэгт холбоотой гэж үзэж байгаа гэж үзснээр 14 хүн байгаа юм л та. 14 эрэгтэй ДНХ-тэй харьцуулж шинжилгээ хийсэн. Гэхдээ тэдний аль нэхэнд ДНХ-тэй ч таараагүй. Тэр ДНХ хохирогчийн биедээс олдсон ДНХ хэнийг болохыг нь одоо холтол тодорхойлж чадаагүй гэсэн юм нэг сонир мэдүүлэг өгсөн. ДНХ-гээр нотлоогүй. Тэгсэн хэрнээ тэр хүүгүүдийг гэмт хэрэгтэн болгочихж байгаа. Тэр хэнийг гэдгийг юусоо олж чадаагүйсэн. За ингээд мэдээж хэрэг хүүгүүд давж заалтсан ба Сантана лабораториос бусад шүүгдэгч дараагийн шатанд давж заалтсан байдаг. Тэгээд тэд шүүгч Галагны шийдвэрийг эсэргүүцэж тухайн шийдвэр гаргасан нотлох баримтыг дахиад шалгаад өгөөч. Тухайн өгсөн мэдүүлгийн хөдөлшгүй нотлох баримтаар нотлсон юм уу? Яг баттай байсан юм уу? Энийг шалгаад өгөөч. Шийдвэрлэж өгөөч гэж давж заалтах шатны шүүхээс хүссэн ч гэсэндээ энийг бас одоо ялыг нь хэвээр нүлдээсэн байдаг. За ингээд хүүгүүд ялаа авчихсан. Одоо давж шатны шүүхээр орсон учраас одоо ямар ч аргагүйгээр ялаа эдлэхээс зур аргагүй болсон. Гэтэл жинхэнэ гэмт хэрэгтэн илэрсэн. Харин жинхэнэ гэмт хэрэгтэн шал өргөн байсан. Энэ хэргийг ингээд бүр 180 градус эргүүлнэ. За яасан бэ гэхээр Wise 2001 онд Абурн гэх засан хүмүүжүүлэх газарт байхдаа Матиас Yes гэгчтэй танилцсан ба. Тэгээ шоронд ингээд танилцсан байгаа юм л да. Гэтэл энэ хэргийг өөр тийш нь эргүүлээд хайчихсан. Матиас Wise-ийг буруутгасан хэргийг нь сонссон ба. Чи яг ямар хэрэгээр орж ирсэн юм бэ гэхэд би нэг ингээд төв цэцэрлэгт хүрээлэнд басан юм хэрэгээр ингээд орж ирсэн гэхэд нь гайхаад хүүшээ наа чи ингээд миний хийсэн хэрэг байна штэ. Чи миний өмнөөс хэрэг үрээд ингээд ороод ирсэн юм байна гэд мэйлийг хүчрхлээсэн гэдгээ хэлж хэрэг хүлээсэн. Шал өөргөн байсан ба. Ингээд 2002 онд Матиас шүүхийн шатны албан тушаалтнуудад 1989 оны 4 сарын 19-ны шөнө хохирогч эмэгтэй рүү бие халдсан. Бие бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ бүр аль биесээр мэдгдсэн. Тухайн үед болохоор Матиас 17 настай байсан ба. Тэгээ энэ хэргийг ганцаараа үйлдсэн. За анх бол одоо хохирогчийн гэрт хулгай хийхээр төлөвлөж исэн юм билээ. Ингээд цэцэрлэгт хүрээлэнд ойрхон энэ болохоор тэр хүрээлэнд ойрхон гудамжны бүхэгт амьдардаг байсан юм байна л да. Ингээд амьдардаг дэлгүүрт ажиллаж исэн тухайга бүр дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. За мөн мэйлээрөө халтгаас 2 хоногийн өмнө буюу энэ бүр айгүй актер гэмт хэрэгтэн 4 сарын 17-ны өдрийн цагаар бас нэг өөр эмэгтэй рүү дайраад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг хэлсэн байдаг. За мэдээж хэрэг гэмт хэрэг өөр тийш хэрэгжиж байгаа учраас ахаад мөрдөн байцаалт эхэлж байгаа. Яасан гэхээр яг тэр 17-ны өдрийн цагаар өөр эмэгтэй рүү Матиас дайраад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн шүү дээ. За яг энэ хэргийг нь бол цагтаа нар шалгасан байсан. Шалгаад энэ хэрэгээрээ одоо ялаа аваад шоронд орсон юм байна л да. Гэтэл мэйлигийн хэрэг нь олон нийтэд хитрхи их шууган тариад ийшээ анхаарах боломжгүй байсан учраас ерөнхийдөө л 6 хүүхэд рүү одоо чиглүүлэх нь илүү одоо амар байсан. За гэмт хэрэг ихсэн байсан учраас олон мөрдөгчид зөвхөн энэ хэргийн араас өцөлдөж байсан. Гэтэл нөгөө 17-ны өдөр болсон гэмт хэргийг актер тэгж шалгаагүй юм лээ л дээ. За тэгээ мөн мэйлигийн хэрэгт хүүгүүдийг ялснаас хойш тухайн хэргийн мэдээллийн санд орсон хэрэгтний ДНХ-г дахиж өөр хэрэгтэнтэй харьцуулж оруулаагүй байсан. За одоо Матиасын ДНХ-г жишээ нь мэйлигийн хэрэгт харьцуулж үзээгүй л гэсэн. Яагаад тэгэхээр 17 онд гэмт хэрэг эзэмж ахиж гэмт хэрэг хийхгүй гэж үзсэн юм уу бөөмэд.
За ингээд цагдаа нарын анхаарал мээлийн хэрэг төвлөрж исэн учраас энэ рейс одоо Матиас бол бүр 1989 онд архаг гэмт хэрэгтэн буюу одоо өөрөө 17 настай байсан шүү дээ. Энэ 100 болохоор 4 эмэгтэй бүр хүчрхийлсэн байсан. 4 эмэгтэй хүчрхийлж нэгнийх нь амь насыг бүр хөнөөж өгсөн байсан. За энэ хэрэг үлдсэн байсан. 5 дахь удаагийн бэлгийн хүчирхийллийн хэргийг хийх үед нь хохирогчийг хөшөөд нь аварсан гэсэн. Хөшөөд нь мэдэгдээд цагдаад баривчлуулаад аль хэдийнэ ялаа авч шоронд орсон байсан учраас энэ гэмт хэрэгтэн бас олдохгүй яваад байсан юм шиг байна. За ингээ 91 оны 11 сард тэрээр хийсэн хэргийг хүлээн зөвшөөрсөн. Учраас шүүхээс тунд хохирогч тус бүр дээр нь 33 жилээс дээш буюу бүх насаар нь хорих ялыг оноосон. Гэхдээ энэ дээр нь болохоор мэйлигийн буюу тэр хэрэг нь огт ороогүй байсан. Яг гэмт хэрэг хийсэн юм огт мтэггүйсэн. Өөрөө л хэлчихсэн гэсэн. За Матиасын өөрийгөө хэлчихсэн энэ мэдгдлийн дараа болохоор 2002 онд прокурорын газраас тус хэргийг шалгахаар Нэнси Райн, Петер Росолара нарыг ахлуулсан баг томилогдсон мөрдөн байцаал дахиж нэр эхлүүлсэн. Яг юу болсон юм бэ гэдэг нь. За Матиас тухайн хийсэн хэргийн хандлаар бүр маш дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан. Бүр тэр тусмаа зөвхөн мөрдөгчдийн мэдчихсэн буюу тийм мөрдөн байцаалтыг явцад бусдад задлаагүй байсан үйл явцыг бүгдийг хэлжсэн. За энд хамгийн чухал одоо нотлох баримт нь юу байсан гэхээр Матиасын ДНХ хэргийн газраас болон хохирогчдын биеэс авсан ДНХ-тэй бүр харьцуулж үзэхэд 100% таарснараа энэ хэргийг хэн хийсэн бэ гэдг нь хизээ хонь нь мэдгдсэн гэсэн үг. Тэгэд харамсалтай нь энийг маш удаан хугацаанд л мэдлээ л дээ. За ингээ 2002 онд Матиасын мэдгдлийн дагуу томилогдсон мөрдөн байцаалтын багаас Вайз, Макре, Сантана, Ричардсон, Салем нарын ялыг хүчингүй болгох тухай хүсэлт гаргасан. Ингээ 2002 оны 12-19 Нью-Йоркийн дээд шүүхийн шүүгч Чарльзын тушаалаар хүүгүүд ялсан бүх гэмт хэргийн ялыг хүчингүй болгоод за мөн хэрэг хүлээсэнтэй холбоотой бүх нөхөн олгоорыг олгох шийдвэрийг гаргаж өгсөн байдаг. За ялыг хүчингүй болгох шийдвэр гаргахад хүүгүүд бүгд харамсалтай нь шоронгийн ялаа эдлэж дуусаад суллагдчихсан. Хилсээр нэг осондоо бүгд нэг 5 жил сууцгаасан байсан. Яг ингээд энэ хэргийг хийгээгүй байна гэж цагаатсан үед бүгдээрээ ялаа эдэлсэн байсан. Энэ шийдвэр гарснаар тэднийг бэлгийн хүчирхийлэл үйлцэн гэх одоо гэмт хэрэгтнүүдийн бүртгэлээс хассан. За энэ нь нэг давуу тал болсон яасан гэхээр тэдний хувьд ажилд орох, орон сууц түрээслэх, худалдан авах эрх нэг юм нэгдэж өгсөн байдаг. Энийг цагаатаагүйсэн бол энэ бүх эрх нь ерөөсөө нэгдэхгүй байхсан л та. Ингээ 2002 онд суллагдсаныхаа дараа буюу жилийн дараа Макре, Ричардсон, Сантана, Сален, Вайс нар Нью-Йорк хотын захиргаа цагдаагийн газрыг хотын цагдаа прокурорууд хэс хэрэгт холбогдуулан баривчилсан, арьс өнгөний өнгөөр ялгуурлан гадуурхсан. За тэгээд хууль бусаар ялалсан буруутай гэж үзээд холбооны хэргийн дээд шүүхэд өгсөн. Ингээ нийтдээ 52 сая долларыг нэхэмжилж хохирлоо барагдуулахыг хүссэн байдаг. За гэтэл тухайн үеийн хотын дарга Блумберг шүүгдэгчдийг шудраг шүүх хуралд оролцсон. Уул нь батлагчаад байгаа шүү дээ. Гэмт хэрхийгээ бүгдийг батлагчаад хахад үгүй тэр ялч одоо бараг шудраг байсан шүү дээ. Та нар одоо бараг л авах хэрэгтэй ялла авсан шүү дээ гэж үзээд энэ нэхэмжлээс нь татгалцсан байдаг. Та нарт нөхөн төлбөр өгөхгүй гэдэг. Айгу балер тий. Ингээд батлагдчихад байх чинь. Тэгээд татгалцсан байдаг. За тэгээд бүр хэвлэлийн баг хурал хийсэн. Хэвлэлийн баг хурал хийгээд цагдаагийн хэлцээ үйл ажиллагаанд итгэж байна. Манай цагдаа нар тийм алдаа гаргах ёсгүй гэх мэтчлийн илэг балай марсан юм л та. Яасан гэхээр миний мэдж байгаа Нью-Йорк хотын цагдаа нар энэ аимшигтай хэрэг болж олон нийтийг айдас давтуулсан тэр үед яг хийх ёстой юм а хийсэн. Эдэр хэзээж хүн гүтгэхгүй. Тийм буруугаар шийдэх юм ч боломжгүй гэт нэг юм ачи юм ярьсан байна л та. За тэгээд халдагчдын талаар маш удаан хугацааны мэдээлэл цуглуулсан олон нотлох баримтыг үндэслэх шүүх хурал хийсэн шүү дээ. Тэгэхээр нотлогдсон л гэсэн гэх мэтчлээ одоо ямар нэг нөхөн төлбөр олохгүй гэж үзсэн ба. Гэтэл удалгүй шинэ хотын дараагаар сонгогдсон Билл де Блазио хотын захиргагийн хэргийг шийдвэрлэхийг одоо арай зөөл андсан гэсэн. За хичээнгүйлээ ажиллана. Хэрэг шийдэгдсэн тохиолдолд шүүгдэгч нарын хэмжилсэн 40 орчим сая долларын нөхөн төлбөрийг төлнө гэж мэдгдсэн байдаг. Нөгөө 52 сая чинь доошоо буусараад ингээд 40 сая дээр унжаана л та. За шудраг бус үйл явдал гарсан болоод тийм ээ. Болсон бол бидний энэ дээр хариуцлага хүлээх ёстой. Энийг одоо зас залруулж тэднийг ойлгож анхаарал болгоомжтой хандах ёстой гэж үзчихсэн байлээ. Ингээд сүүлийн шүүхийн шийдвэрүүд энэ бүхнийг тодорхой болгосон, цаатгсан. Ингээд 2014 оны бүр энэ ч одоо 2002-3 оноос хойш бүр явсаар хагаад 2014 онд л шийдэгдэж байгаа юм л та. 2014 онд л энэ хэрэг зөвхөн учраа болоод 9 сард хөгүүдийн нэхэмжлэлийг аль бие усаар хүлээн зөвшөөрсөн. 40 жилийн дараа гэсэн үг.
энэ хооронд дахин шүүх хурлаар ороод исэн. За Салем, Сантана, Макри, Ричардсон нар тус бүр 7.1 сая доллар орчим долларыг өгсөн. White 6 жилээр илүү хойрхол нэмж идэлсэн учраас 12.2 сая долларын нөхөн олгохыг олгосон байдаг юм билээ. Ямар ч хэсэн л хүүгүүд бол нөхөө олгохоор авч чадсан. Гэхдээ олон жилийн дараа. За энэ гэмт хэрэг босны дараа хохирогч бүсгүй амьдралд юу өөрчлөгдсөн юм бэ гэхээр Теришагийн хувьд бол хадлахын дараа эмнэлгээс гаргасан урьдчилсан дүгнэлтээр юу гэж хэлсэн гэхээр энэ их хүнд гэмтлээсээ болоод амь насаа алдах эрсдэл маш өндөр гэж үзсэн. Тэгээд бараг насан туршдаа комд байх магадлалтай гэж үзчихсэн ухаан орохгүй тий. За тэр битгийл арга гэрийнхнийг салах ёс хүртэл гүйцэтгүүлсэн маань. Ер нь бол ухаан орохгүй тий гэд. Ингээ Мели 12 хоногийн турш комд байсны эцэст азар ухаан орсон. Гэхдээ ухаан орохдоо ярьж чадахгүй, алхаж явах ямар ч боломжгүй болсон байсан. Ингээд ухаан орсноос хойш 7 хоногийн турш одоо эрчимжүүлсэн эмчилгээ хийлгээд 6 сарын турш нөхөн сэргийх эмчилгээ хийлгэсэн. Ингээд халдлага болохоос өмнөх үеэсээ эхлэн бүх ой санамж алдчихсан байсан. Тархиндаа хүнд гэмтэл авсан учраас юу гац санахгүй байсан л та. Ингээд тэр яг халдлага болох үеийн ой санамжийг гэсэн үйл явдлыг гэсэн тий огт санахгүй байсан. Нэг бодлын бараг тэрийг санаад ч хэрэггүй юм шиг. За ингээд удаан хугацаанд биедээ алхах чадваргүй байсан ч гэсэн нөхөн сэргийх эмчилгээний тусламжтайгаар биеийн байдал нь сайжирсан. Ингээд халдлага болсноос 8 сарын дараагаас ажилдаа эргэж орж чадсан байдаг. Мундаг хүчрхэг бүс байгаа. Ингээд баг зэргийн тэнцвэр алдалт хараа мууцсан зэрэг бэрхшээлээс бусдаар баг бүрэн идэгсэн гэж хэлж болно. Буцаад хөрөнгө оруулалтын банкнда өргөжлүүлэн ажилласан. Тэгээд бүр дид түрэн хэлэгч болтлоо дэвшиж чадсан байт юм билээ. Ингээ 2003 оны 4 сард ирээд би төв цэцэрлэгт хүрээлэнгийн хүүгч найдвар ба боломж нэртэй өөрийн дурсамж номоо гаргасан. Яагаад тэгэхээр энэ тал дээр хүчирхэлд өртсөн хүмүүст урам зориг өгөх тал дээр одоо айгүйх ажилт юм бэлээ. Сина уулын эмнэлгийн бэлгийн хүчирхийллийн оролцооны хөтөлбөрт оролцдог. Тэгээд хүчирхийллийн хохирогч, тархины гэмтэлтэй хохирогчийг одоо хохирогчдод тийм ээ асран хамгаалах гэх мэтээр хамтран ажилтдаг болсон. Одоо ч гэсэн гүйдэг, гүйлдэр хичээлдэг олон жилийн турш нөхөн сэргээх дасгал, йогийн дасгалуудаа тогтмол хийдэг юм бүсгүй болсон байлээ. За харин гэмт хэрэгтнүүдийн хувьд амьдралынх нь нэг хэсэг баг хүүхэд насны тийм ээ тэр чигтээ там болж хувирсан. Гэтэл одоо цаатах таснасаа хойш амьдралд нь ямар өөрчлөлт орсон юм бэ гэхээр 1996 оны 9 сард шоронгоос суллагдсны дараа Макре Мэриленд руу нүүсэн. Тэгээд өргөгч машины жолоочоор ажилдаг болсон. За дээрээс нь гэрлээд 6 хүүхэдтэй. Бас одоо Жоржиа мужид ажиллаж одоо маш сайхан өнөр хөтгөн гэр бүлтэйгээ амьдардаг юм билээ. Харин Ричардсон эрүүгийн шүүх ажиллагаа шинжлэх зорилгоор Сантана Салем нартай хамтарч ажиллаж гисэн. За хүүгүүд бол хамтарч байгаа гэсэн. За худал мэдүүлэг өгүүлэх, за хүчээр тийм ээ байцаалт авах, мөн хэргийн сэжигтний буруу танихаа сэргийлэх талаар сурталчилгаа хийдэг. Эрүүгийн шүүхийн шинжилэл, буруу яар шийдэхлийн талаар цуврал хилцүүлэг зохион байгуулах дээр ер нь бол төлхөө ажилладаг гэсэн. Өөрөөсөө тэрийг бие махбодороо үтцсэн учраас энэ тал дээр төлхөө ажилт юм билээ. Салем гин буруугүй байдлын төслийн удирдагч болсон байгаа. За ялангуяа насан туршаагүй хүүхдүүдийг шүүх ажиллагааг шинжлэх талаар төлхөө ажиллаж ирсэн гэсэн. За хүүхдүүдийн хувьд бол нөгөө сэтгэл зүйн хувьд тэмээ өсвөр насны хүүхдүүд одоо тэр байцаалт өгөхдөө одоо тэр байцаалт өгөх явцдаа тэр автах магадлал маш өндөр байт юм байна л та. Одоо дарамтлж мэдүүлэг авахд бол тэрэндээ автчихдаг, тэр хийлгэснээр нь хэлждэг болохоор тэр тал дээр илүү их ажиллаж байгаа гэсэн. За Салем Нью-Йорк хотын зөвлөлийн сонгуульд ардчилсан намаас бүр нэр дэвшсэн. 2023 оны 11 сарын 7-нд аль бие усаар бүр зөвлөлийн гишүүн хүртэл болсон байна. Харин Сантана 1995 оны 12 сард шоронгоос суллагдсан ч гэсэндээ 1998 онд харт тамхи хадгалсан хэрэгээр ахаад яллагдсан. 5-6 жил хорхиал идэх ёстой байсан боловч хүчингүй болсны ялын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд үзүүлдэг 18-аас 48 хүртэлх сар нөгөө дэглэн бууруулах нөхцөлийн дагуу 2002 онд суллагдсан. За түүний дараа жижигхэн оёдлын цэг нээсэн билээ. Ингээ ажилуулдаг. Тэгээ оёдлын газрынхаа орлогоос болохоор гин буруугүй төсөл тогтмол хандив өгдөг болсон ба. Ерөнхийдөө зөв амьдарч байгаа гэсэн. За White шоронгоос суллагдсны дараа нэрээ Кори болгож өөрчилсөн. Барилгын ажилтан офис зөвлөлийн зэрэг ажлууд хийж байгаа. Ер нь бол янз бүрийн ажил хийдэг юм байна. Шудраг хосны шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог. За мөн өөрийн бодит түүхийн талаар илтгэл тавьж ингэж анхааруулах, сэрэмжлүүлэх байдлаар ярьдаг юм байна. За 2014 онд авсан нөхөн төлбөрөөсөө $190 мянган Колорадогийн их сургуульд, хуулийн сургуульд гин буруугүй төслийн хэсэгт хандуулсан. За мөн буруугаар гин буруугүй ээж тийм ээ яаш шийдгүүлсэн хүмүүс тусалдаг, цагаатахт нь хамтран ажиллаж ингэж явдаг юм байна. За түүний энэ хамтын ажиллагаа хандив зэргийг хүндэтгэн уг төслийг Кори Wise гин буруугүй байдлын төсөл гэж хүртэл нэрлсэн ба.
Тэгэхээр өөрсдөө биеэрээ үз туулсан хүмүүс нөгөө зовлонгийг ойлгоод энэ тал дээр түлхүү ажилтгаа гэсэн. За үүнээс болоод маш олон хуульд шинжилэлт оруулсан. Яасан гэхээр худал мэдүүлгийн асуудал нь эрүүгийн шударга усны шинжилгээний гол сэдэв болсон байна. Ялангуяа насанд хүрээгүй хүмүүсийн хувьд илүү их хуурамч мэдүүлэг өгдөг талаар чухал ажлуудыг хөндөж тэр тал руу илүү өгчих гэсэн ажлуудыг хийж эхэлсэн. Яагаад тэгэхээр нөгөө насанд хүрээгүй хүмүүс дарамтаасаа болоод хамаагүй илүү их одоо худлаа мэдүүлэг өгдөг нь тогтоогдсон юм билээ. Тэгээд дээрэс нь гин буруугаа шууд хүлээждэг юм байна. Тэгээд энэ хүүгүүдийн хувьд ч нөгөө нэг насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Дээрээс нь худлаа мэдүүлэг өгт нь юу нөлөөсөн гэхээр хажууд нь насран хамгаалагч нь байгаагүй өмгөөлөгчгүйгээр шууд байцаал тавсан гэх мэтчлэн маш олон зүйл дээр буруутгажсэн. За хамгийн чухал юм нь юу байсан гэхээр ДНХ шинжилгээний дэвшил болон гин буруугүй төсөл зэрэг бүлгүүдийн үйл ажиллагаа 2016 оны 7 сарын 31-ний байдлаар гэхэд ДНХ-гийн шинжилгээний улмаас хилсээр яллагдсан. Бүр хилсээр шүү яллагдсан 343 хүн гэмт хэрэгээс цаатсан байдаг. Тэгэхээр энэ маш том төсөл болсон гэсэн. Ингээд цаацсан байна. За тэгээ хуурамч мэдээлэл өгөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд видео бичлэгээр заавал байцаалт авах, холбогдох шинжилтийг хийхийг шаардсан ажлын хүрээнд Нью-Йорк болон бусад 24 мууч улсад байцаалтын захин бүртгэлийн хууль батлагдсан байдаг. За ингээд 6 хүүгүүний хэрэг шал өөр төшгөө иргэсэн юм. Одоо учирч янцны юм. За ДНХ гэдэг ямар чухал вэ гэдгийг эндээс харж болно. За мөн насанд хүрээгүй хүүхдүүд одоо байцаалдах үедээ шууд одоо буруу мэдүүлэг тийм ээ худлаа мэдээлэл өгөх нь илбэг байдаг учраас энэ тал дээр түлхүү ажилтдаг байсан юм билээ. Эндээс бидний нөгөө яриад байдаг гин буруугүй байж гимтэн болдог нөхцөл маш их үүсдэг. Одоо нөгөө бид нар ярьдаг цаазаар авах ял гэж яригадаад байгаа шүү дээ тийм ээ. Хэрвээ тэр хүн гин буруугүй бол цаазаар авчихгүй юм харамсалтай яа. Түүнтэй нэгэн адил энэ байгаа. За Дональд Трампын хувьд бол хүүгүүдийг цагаатгаад гин бурууг тогтоосон ч гэсэндээ уучлалт гуйхгүй гэж гүрээсэрлээсэн. Эднэр яг тэр гэмт хэргийг үлдээхгүй ч гэсэндээ тухайн үед бол гэмт хэрэг үлдсэн. Би бол одоо цаазаар авах ялтай дээр дэмждэг хിവэрэ байгаа. Ерөөсөө би огт уучлалт гуйхгүй гэдгийг гүрээсээ хിവэрэ нэг дуусгасан юм билээ. За өнөөдөр та бүхэндээ нэг учир зандлаа нь үл ойлгогдох. За төгсгөлдөө нэг учир нь олдсон. За мөн хилс хэрэгт суугаад одоо өсвөр насныхаа ихэнх үеийг шоронд өнгөрөөсөн 6 хүүгийн талаар танилцууллаа. Дараагийнхаа дугаараар эрхэм баяртайгаар уулзцаая.